Гига Монгол пэйжуудаар танд хүрдэг. Гига аялал жуулчлал подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаарт бид Gobi Craft компани үүсгэн байгуулагч мөн хоёрыг урьж оролцуулсан байна. Тэг өнөөдөр бид хоёр аялал жуулчлалыг AI болон технологи хэрхэн загварчилж байгаа талаар ярилцах болно. Ингээд урилга хүлээн авч хүрэлцээсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өмнө нь би ярилцлагаас нас үзчихсэн. Тэгээд Booking.com гэдэг бидний одоо хамгийн сайн мэдж байгаа те олон улсын онлайн travel agency захиалга хийдэг энэ системд ажилладаг гэдэг. Тэр нь үзээд ер нь заавал манай аялал жуулчлалын бас подкастад ирэх ёстой зочоо ингээд урьж оролцуулсан байгаа юм. Тэгээд эхний асуултаас хоёлаа одоо яг сүүлийн үед ямар ажил дээр ажиллаж байна? За энэ талаас нь хоёлаа яриагаа эхлэе. Тийм, миний хувьд болохоор сая дурдсан Booking.com-д одоо бид хоёр гэр бүлээрээ эхнэр бид хоёр хоёлаа инженерээр ажилладаг байсан юм. Тэгээд одоо буцаж ирээд сүүлийн үед боловсролын технологийн салбарт ажиллаж байна. Энд дээр бүтээгдэхүүн гаргах одоо үйл ажиллагаа явагдаж байна. Тэр тал руу ажиллаж байгаа. Мөн хоёрын хувьд бол аялал жуулчлалын салбарын хувьд бол Z21 за Bleeding Cast ажиллаж исэн байсан. За Booking.com-гээ сая бит ярьлаа. Өөр ямар төслүүд дээр юу яг гадагш авахаас өмнө ажиллаж исэн бэ? Шүтээсийн GTMC-г яг програм хангамжийн инженерээр төгссөн. Тэгээд голомт банкнд ажиллаж байгаад дараа нь Z24 төсөл дээр ажиллаж байсан. Тийм. Тэр үед яг хамгийн анхны аялал жуулчлалтай холбоотой гэх юм бол хамгийн анхны ажиллаж исэн төсөл нь Z24. Тэгээд тэр дундаа яг тухайн үед бид нэр болохоор олон улсын энэ систем Amadeus-тэй холбогдох ажлыг хийжсэн. Тэгэл тэр үед л одоо хамгийн анх жишээ нь одоо Booking.com гэх компани байдгийг тухайн үед л мэдчихсэн. Тийм Amadeus-тэй уулзаад Тайландд явж яхад Booking.com гэдэг систем байт юм байна гэж харж ирсэн. Тэгээд ийм систем байт юм байна гэл. Тэгээд нэг хотелийн үн бид нэр хэлцэл явж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь манай Amadeus-ийн хамтрагч Booking.com дээр тийм үнэтэй байгаа бол наа чи яг л зүг байх хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгэхээр за тэгвэл энэ нэр нь топ платформ юм болов гэл харж ирсэн. За тэгээ одоо сүлдээ өөрөө ажилласан байна. Тийм тэгээд бас айгу сонин англи руу сургуульд явах болоод мастерт явах болоод тэгээд Манчестерийг сургууль байхгүй юу. Тэгээд Манчестерт очиод хамгийн ихний өдрөө одоо оюутны байранд ингээл чимтам самбаа үлдээчихэл хотын төв рүү гараад явахгүй юу. Одоо нэг байранд орж байгаа сургуулийнхаа залуучуудтай. Тэгэл яг ингээл хотын төвөр алхажсэн чи яг Booking.com гэсэн офис. Тийм. Тэгэхээр нөө за энд байд юм. Нөгөө газар чинь байна гэдэг. Тэгээд харж ирсэн. Тэгээ одоо яг Booking.com-д хэр удаа ажилласан бэ? Тэгээд бас яг ямар ажил үүрэг гүйцэтгэж ирсэн байна? Миний хувьд болохоор нэг 4 жил 4 сар ажилласан байна. Тийм. Таам шүү дээ. Дандаа ер нь инженеринг одоо рол дээр ажиллаж исэн. Ахлах инженер, ахлах клауд инженер гэсэн тодтолтой. Яг нь ерөөхдөө 4 жил 4 сар яг 2 төсөл дээр л хаваагдаад ажилласан. Эхнийх нь болохоор яг одоо Booking.com гэдэг брэнд болохоор Booking Holding Group компани одоо толгой бүтээгдэхүүн баггүй. Тэгээ дотроо бас өөр бидний бас л яг л мэддэг аялал жуулчлалын өөр брэндүүд байгаа. Жишээ нь одоо Kayak, Agoda, Open Table гэдэг ч юм уу тийм. Бүгд Booking Holding-д орж байгаа. Доторх одоо компаниуд байгаа. Тэгээд одоо олон нийтэд нээлттэй компани болохоор хөрөнгөний бирж дээр гарсан. Тэгээд түүнтэй хамаатай бас хууль эрх зүйн шалгуурууд өгдөг. Энэ дээр яг IT compliance төсөл дээр 2 жил ажилласан. Тэгээд үргэлжлүүлээд болохоор илүү одоо cloud чиглэлээр систем дизайн хариуцдаг ажил дээр орсон. Тэр нь болохоор одоо яг Booking.com бид нар ингээд харахад ингээд нэг вебсайт байгаа боловч одоо жишээ нь одоо нэг вебсайт биш аахгүй. Тэрний цаана ингээд ойролцоогоор нэг 200 300 юм жижиг сервисүүд ажилладаг. Жижиг вебүүд нийлээд нэг хүнд харагдахтаа Booking.com шиг харагддаг гэсэн үг. Яг вебээс гадна веб гэдгээс гадна өөр системүүд байгаа л да. Яг хамгийн энгийн харагддаг хэсэг нь веб гэж бид нэрлэдэг тийм. Цаана болохоор маш олон төрлийн датаны урсгалтай тэр нь өөр чиглэл рүү урсдаг, өөр газар байршдаг. Өөр бүсгүүдэд байршдаг дэлхийн. Тэрнийг хариуцдаг яг хамгийн том нэгж нь болохоор одоо бидний ажилтдаг байсан. Одоо cloud систем хариуцдаг нэгж баггүй юу. Тэгээд яг энэ хэсэгтээ яг ажилтдаг байсан. Тэр хэсэгтээ нэг хариуц. Cloud систем гэхэрч одоо яг яа гэсэн үг вэ? Тийм одоо cloud систем гэхээр одоо болохоор уламжлалтаар болохоор одоо жишээ нь 10 хэдэн жилийн өмнө 20 жилийн өмнө болохоор бид нэр технологийн бүтээгдэхүүн гаргана гэдэг маань бид нар айгүйх сервер гэдэг үгийг ашигладаг шүү дээ. Тийм сервер дээр ажилладаг. Одоо сервер буюу бидний өөрсдийн
За эсвэл төрөлсөлж байгаа ямар ч байсан нэг бид төхөөрөмж дээр ажилладаг байсан. Тэнгүүд клауд болохоор том дата центрүүд байгуулагдаад одоо чинь Amazon ч юм уу, Microsoft-ийн, Google-ийн центрүүд байгуулагдаад бид маш их хэмжээний одоо ресурс серверүүдийг байршуулсан. Энийг болохоор харилцагч нартай одоо биднэрт хэрэглэх боломжийг олгодог. Бид нар ямар нэгэн төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй. Ямар нэгэн төхөөрөмжийг одоо юу гэдэг чинь урт хугацаагаар байршуулах хэрэггүй. Тэр одоо шинэ клауд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой тийм. Одоо яг түрээслэх бас боломжтой. Тэрнээс гадна зүгээр л надад ийм бүтээгдэхүүн байгаа. Би энийг танаа дээр ажиллуулмаар байна гэсэн яг үндсэн энгийн одоо байдлаар шийдэх боломжтой байхгүй юу? Одоо юу гэдэг чинь гар утасны аппликейшнийг одоо шинэ онгоолоод за нэг 100,000 хүн хэрэглэе гэж бодъё тий. Тэгвэл яг тэр 100,000 хүн хэрэглэж явах үед нь явж одоо ашиглаж байгаа хэмжээгээр төлбөр төлөх боломжтой гэдэг юм тий. Яг хэрэглэж байгаагийнхаа одоо хэмжээгээр. Тий одоо нэг хүн хэрэглэж ивэл нэг хүн хэрэглэсний төлбөр төлөгддөг. 100,000 хүн хэрэглэвэл 100,000 хүний хэрэглэсний төлбөр төлөгддөг. Гэсэн бусд үед нь одоо өөр ямар нэгэн төхөөрөмж ашигладаггүй, зардал гардаггүй. Тийм одоо боломж байдаг байхгүй юу? Тийм. Тэнгүүд яг хуу тэгээд түрүүний ярьжсэн, хоёулангийн ярьжсэн одоо Booking.com-ийн хувьд жишээ нь 30,000 орчим тийм сервис байна. Одоо янз янзын үр хүрээлтэй одоо өөр хүмүүс хариуцдаг. Ойролцоогоор 30,000 сервисийг 2,000 баг хариуцдаг. Тийм. Тэгээд энэ дээр болохоор клауд нь 60%, 40% нь болохоор одоо хуучин одоо Европт байршдаг дата центрүүд дээр ажилладаг. Гэхдээ өөрсдийн одоо хувийн клауд маягаар ажилладаг байхгүй юу? Одоо миний хариуцдаг гэсэн нь болохоор public cloud буюу одоо Amazon-ы клауд тэр ажилладаг. Тэр нь болохоор 30,000-ийнхаа 60% нэдэг гэсэн. Тэгэхээр ер нь тэр одоо 18,000 сервисийн клауд загварчлалыг хариуцаад энэ хамгийн зөв шийдлээр ажиллах ёстой гэдэг тэр тал дээр нь ажилладаг гэсэн. Тэгэхээр одоо тэр олон улсын домондог байгууллага өөрийн тэр клауд юм өөрийн тэр мэдээлэл юмудаа өөр компани тэр клауд дээр гээд ингээ явахаар мэдээллийн аюулгүй байдал тал дээр бол маш найдвартай итгэж болохоор байдаг үү те? Тий. Тэрэн дээр олон улсын ер нь шалгуур үзүүлэлтүүд сертификатуудыг хангасан. Тэгээд хоорондын итгэлцэл тийм байдаг үү те? Мэдээлэл алдчихсан тийм ядаж ганц нэг тохиолдол ер нь сонсогдчихсан уу? Мэдээлэл алдсан тохиолдол сонсож байгаагүй. Тийм. Ягаад гэвэл энэ юу л да одоо Amazon-ыг бид нэр ашиглаж байгаа боловч удирдлагыг нь бол бид нэр өөрсдөө хийдэг байхгүй юу? Ерөнхийдөө одоо байгууллагаас гаргаж байгаа стратеги нь бол ийм ба 10 жилийн өмнө 12 жилийн өмнө гаргасан стратеги баг. Бид нэр бол одоо технологийн компани. Тэр дундаа аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа технологийн компани. Тийм учраас бид дата центр хариуцаад авч явна гэдэг бол бидний бизнес биш. Тийм учраас public cloud ашиглая. Одоо дата центрыг хариуцдаг хүмүүст нь энэ үйлчилгээг хариуцуулъя. Тэр нь болохоор суур дэд бүтцийг хариуцуулж байгаа байхгүй одоо бид нар бол ашиглалтын мэдээж яг өөрсдөө тийм одоо шинэ Booking-ийн инженерүүд өөрсдөө хариуцдаг ажилладаг гэсэн үг тийм. Яг одоо суур төхөөрөмжийн болохоор Amazon хариуцдаг гэсэн үг байхгүй. Юун дээр би нэг унсч ирсэн зочд буудлын Marriott зочд буудлынх дээр мэдээллийн аюулгүй байдал одоо зочдынхаа нөгөө бүртгэлийг хийдэг property management system гэдэг дотоод удирдлагын системээс хэдэн мянган одоо хэрэглэгчтэйхээ мэдээллийг алдсан гэж зүгээр сонсч ирсэн. Тэр шиг бас тийм юм бас байсан тохиол байд юм болоо гэд хэрэгт орлож асуухад. Яг хоо одоо түрүүний систем дизайн хариуцдаг гэсэн яг бид нэр яг жишээ нь яг тийм асуудал үүсэхгүй тулд ажилладаг гэсэн үг байхгүй юу? Тэр хүмүүсийн гол ажилнаас тэрийг сайн. Тийм одоо яг одоо миний хийдэг байсан ахлах клауд инженер гэхээр одоо гол үндсэн ажил нь тэр одоо нэг системийг бүтээхэд одоо маш олон янзаар бүтээж болно тий. Одоо нэг байшин барихад олон эрхтдэр олон янзаар загварчилж бас болно тий. Яг тэрнтэй адилхан. Гэхдээ эндээс одоо мэдээллийн аюулгүй байдал болон бусад аюулгүй байдал дээрээс нь ямар хэмжээний чадвартай хэр богино хугацаанд хариу өгдөг дээрээс нь хэдэн сая хэрэглэгч хэдэн тэрбум хэрэглэгчийн хүсэлтийг даах чадвартай гэх мэтлэн энэ зүйлүүдийг бодож хамгийн л сайн байдлаар загварчилдаг байхгүй. Энэ загварчил дээр магадгүй хэрвээ алдаа гараад эсвэл хэрэгжүүлэлтэн дээр алдаа гарах юм бол тэр мэдээллийн аюулгүй байдал дата алдсан одоо асуудал үүсэж байгаа. Анхнаасаа маш сайн загварчлаад одоо маш сайн урьдчилсан тест урьдчилсан
одоо өөрсдийнхөө дотоод халдлагуудыг жишээ нь дотоодоос үзээд асуудалгүй байна гэдгээ баталгаажуулаад байх юм бол тэг асуудалгүй гэсэн. Асуудал гарахгүй байх боломжтой гэдэг юм те. За. Одоо яг энэ Монголын аялал жуулчлал дээр миний харж байгаагаар айгу одоо миний хувьд л айгу жоохон шүүмжлэлтэй ханддаг нэг хэсэг байна л да. За аялал жуулчлал ингээд Монгол хөгжиж байна гэд. Гэтэл энэ технологийн шийдлийг нэвтрүүлэх хорд дээр нэлээд удаан байгаа юм шиг надад санагддаг байхгүй. За наазах юм гэхэд вебсайт хөөцчд бодол төр операторууд байна. За үйлчилгээний одоо аялал жуулчлалыг үйлчлэгээ үзүүлж байгаа бизнесүүд маань Google бизнес ч гэдэг юм эсвэл Google Map дээр хүртэл ороогүй газрууд байна. Орсон хэрнээ арай гэж тэр хар холоос ингээд Монголд ирээд яг ингээ Google Map-аа бариад нөгөө нэг үйлчилгээний жуулчны бааз руу очих гэсэн чинь заасан зам нь ингээ буруу замаар явт тэрийгэ хянаагүй засаагүй те. Иймэрхүү ингээ технологиг ер нь бараг тоохгүй нэлээ удаад байна л да. Энэ л бас хурдтай шилжихгүй байгаад байна. Тэгээд ер нь бол яг энэ дээр миний асуух гээд байгаа зүйл одоо зочид буудал хоёлаа нэг зочид буудлаар жишээ олгож авч үзвэл те. Зочид буудлууд одоо яг энэ технологиг хамгийн түрүүнд магадгүй вебсайтгүйг хоёлаа зочид буудлын хувьд жишээ олгож ярихад одоо энэ технологийн шийдлүүдийг хэрэглэгч талаасаа те ээлтэй байхын тулд одоо юуг хамгийн нэгдүгürt хийцэн байж иж одоо за нэг дижиталчлагдсан гэж өөрсдийгөө хэлж чадах бай. Яг таны сайн хэлснээр яг аягүй чухал зүйлүүдийг дурдлаа шүү дээ. Одоо жишээ нь хамгийн том одоо search engine болох Google дээр жишээ нь profile, одоо map гэх зүйлүүдээ оновчтой оруулах хэрэгтэй байна тий. Би бас хэд хэдэн газрыг дагаж явсан зарим нь ямар байна? Яг хэрэглэгч талаас нь тань ямар санагдсан? Хэрэглэгч талаас нь болохоор одоо жишээ нь саяны дурдсан Google дээр ихэд жишээ нь map дээр байгаа газрууд байна. Байхгүй газрууд бас зөндөө байна тий. Байгаа газрууд нь бас зураг болон зүйлүүд нь зарим нь байгаа, зарим нь байхгүй, зарим нь очихоор хаалттай байдаг ч юм тийм газрууд бас байдаг юм л та тий. Одоо цагийн хуваар тодорхойг болохоор нь яваад хаалттай гэдэг мэдээл байхгүй байхаар нь яваад очсон чинь хаалттай. Одоо наадмаар хаалттай ч юм уу тий. Яг нэг өөр шалтгаанаар ч юм уу хаалттай тий. Тийм. Тэгээд profile одоо Google Map дээр байршуулах нь бол хамгийн энгийн ажил байгаа тий. Үүнээс гадна ер нь хэрэглэгчтэй ээлтэй одоо customer centric бай гэж бодвол мэдээж одоо customer service нь л сайн өндөр түвшинд байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд хүн одоо профайлаа тавина газрын зураг дээр байршуулна гэдэг маань манад ирээрэй л гэж хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр мэдээж хүн очиход хүлээж авах, угтах тэгээд өөрийнхөө үйлчлэгийг танилцуулах тийм тэр зүйл нь бас дагах сайн байвал маш сайн. Одоо ер нь ингээд үйлчилгээний байгууллагууд ер нь вебсайттай байх шаардлага ер нь байна уу? Эсвэл одоо өөрийн гэсэн вебсайт байхгүй зүгээр нь онлайн захиалгын системүүд болох тэ нөгөө букинг гэдэг юм уу те эдгээр дээр орсон байхад эсвэл хангалттай юу? Нэрээ ууцалсан вебсайт ер нь байх хэрэгтэй юу таан дээр ямар бодлоо? Тийм байвал зүгээр гэж бодож байна ер нь. Аль алин дээр нь л байвал зүгээр. Тийм одоо жишээ нь одоо вебсайт гингүүд ерөөхдөө хоёр төрлийн вебсайтууд байгаа шүү дээ. Одоо яг нэрийн хуудас гэдэг чинь танилцуулга бол маш энгийн амархан маш хурд богино хугацаанд ялангуяа одоогийн энэ химэл оюухан хөгжсөн үед маш хурдан хугацаанд хийх боломжтой. Нэг одоо магадгүй 1-2 өдрийн хооронд л хийгдчих боломжтой. Юуны хувьд болохоор онлайн букинг системүүдийн хувьд болохоор ялч дэлхийд даяараа одоо хамгийн хүн түгээмэл хэрэгэлдэг аяллаа бүтээгдэхүүн худалдаж авдаг сувг нь болчихсон тий. Өмнөх байдлууд одоо 20 хэдэн жилдээ харьцуулахад ч юм уу шал өөр болсон. Гэхдээ бидний сүүлийн 10 жилийг бодох юм бол бас доктортой байгаа. Яг л онлайн travel agency гэдэг ойлголт яг доктортой зах зээл дээр хамгийн түрүүнд талхаж яваа. Хэрэглэгч талдаа маш олон сонголтуудыг олгодог. Бас давуу талуудыг ч олгодог тий. Зарим зүйлүүдийг хариуцдаг. Одоо free cancellation гэдэг ч юм уу тий. Одоо customer service нь найдвартай ажиллаад та магадгүй одоо чинь асуудал үүслэх гэхэд одоо Booking.com-ийнхоо customer service-тэй ажиллаад хотелийнхтайгаа заавал өөрөө холбогдох гээд хүүтэйгээд авах шаардлагагүй таны өмнөөс асуудлыг шийддэг ч юм те. Иймэрхүү давуу талууд байгаа. Гэхдээ энэний цаана болохоор бас төлбөр нь явагдаж байгаа юм л. Одоо шинэ манай зочд буудлууд манай аялал жуулчлалын одоо баазууд ч юм уу энэ талаар бодвол бас энэ систем рүү ороход нэлийн бас өндөр хэмжээний чарж авах байгаа. Төлбөр төлж байгаа. Тэрийг нас тооцох хэрэгтэй болох нь тий. Яг уу
Европ, Америк гээд том зах зээлүүд болохоор жишээ нь одоо Booking.com-д холбогдоогүй төсөл бодлын сүлжээ бэ гэж бодоход Booking.com-д холбогдохоор за тодорхой 10-20% ч юм уу шимтгэл авагдана. Гэхдээ буцаагаад нөгөө ирэх захиалгын тоон тэрнээсээ илүү давах боломжтой байхгүй. Ягаад гэвэл энэ улсуудын дид бүтэцтэй онгоц галт хэрэг аялал жуулчлалын бүр дид бүтэц нь маш өндөр хөгжсөн учраас маркетинг хийгээл манай хот тухайн хот байршил дээр маркетинг хийхэд жишээ нь ирдэг хүнийхэн тоон нэмэгдээд зочд бодол нь илүү зарагддаг ч юм уу тий. Ингээд айл талдаа ашигтай явчих боломжтой. Манайхан бас арай өрмөцөл байна л та. Бид нэр хичнээн бас их маркетинг хийлээгээд бидний дид бүтэц бас арай өөр тий. Гаднаас ирэхэд одоо онгоцоор ирэх тоо хязгаартаач бид юм уу тий. Тэгэхээр яг өөрөөс жоохон хязгаарлагдмал. Тийм. Тэгэхээр бидний бас өрмөцөл байдал байна л та. Зөв. Одоо манай Америкаас ирсэн жуулч хэлжсэн Монгол руу аялгаа за яг одоо удахгүй болох ч байгаа төм дэмэний баярт ирэх гээд хайсан юм байна л да интернетээр. Тэгээ Монголын аялын ингээд компаниудын вебсайтыг өөрөө бол яг шууд ингээд локал компанитай харьцахыг хүсээд байсан. Тэгээд яг л нөө таны хэлж байгаа сая Google-лэл ингээд одоо нээжтэй яа тэ. Тэгээд search engine хийсэн хитэн топ ингээд тур операторуудын сайт чагсаа гараад ирсэн юм. Тэгээд тэндээс ороод нэгээр ингээд ороод үзсэн чинь бүх юм нь бүр яг адилхан. За осолдохгүй ашиглаж байгаа зураг нь өөр нэ. За home page, home tour package, аялын пакэжүүд те. За тэгээд нэмэлт мэдээлэл одоо манай багийн мэдээлэл ч гэдэг бид нар хэм байж да. Тэгснэ ард нь нөгөө хайлтанд өртөхийн тулд блогууд хөтөлж юм байна. Гэтэ блог нь бас ийм ном шиг чимшигтэй нэг юм гоё хүнийг татхаар амьд яг тийм real authentic юм байхгүй байна гэд хэлжсэн аахгүй. Тэгээ яг энэ юмыг яагаад монголчууд вебсайтн дээр ингэж ажилтдаг, Монголын аялал жуулчлалын вебсайтыг хийдэг цөөхөн компани байд юм уу? Эсвэл хүмүүс нь өөрөө энийг их гоё зөв гэж бодоод байна уу? Энэ дээр гоё юм шинжилж чадвал илүү борлуулалт хийх ийм боломжууд байгаад байна гэд хэлжсэн байхгүй. Тэгээ магадгүй бид нар өөрсдөө дотооддоо байгаад байгаа болохоор мэдэхгүй байгаа. Гадны хүний нүдээр тэгж харагдаж байгаа. Өнөөдөр би асаа таныг урьж оролцуулсных нэг асуумаар байгаа бүр их чухал бэлцэн асуулт маань болохоор магадгүй одоо танаа Gobicraft компани өөрөө энэ хэмэл оюун ухаанаар тэ хүний асын цагийг багасгах боломжтой юм сайтуудыг загварчилдаг, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг штэ. Тэгэхээр хэрвээ нэг магадгүй нэг тур оператор аяллаа компани, аялал зохион байгуулалтын компани танаа дээр ирээд вебсайтаа ингэ шинээр хийлгэе гэвэл та ямар юм бүтцтэйгээр за магадгүй кастомер таасаа хэлж байсаа кастомер үйлчилгээ нь өөрөө чухал байх хэрэгтэй гэдэг шиг чат нь өөрөө ямар шийдэл байх уу те гэдэг дээр ингээ та нэг загварчилж өөрөө нэг юм бүтэц гаргая гэвэл би бол ингэж хийх байсан гэд нэг санал хэлвэл. Тийм түрүүний бас хүний хэлсэн бас яг 100% санал нийлж байна. Би бас яг анзаарчихсан зүйл тэр байсан. Яг аялал жуулчдын талдаа бас би бас тийм эксперт хүн биш л те. Гэхдээ яварсан энэ дээр юу байдаг? Одоо жишээ нь Европт амьдраад Англид амьдраад явж байхад яг тодорхой стандартын бүтээгдэхүүнүүдтэй ер нь хэрэгэлдэг. Одоо бид нэр өөрсдийн мэдхгүй одоо яг энэ хамгийн сайн платформ юм байна. Эндээс авт юм байна гэж хэрэглэхээр ер нь нэг стандарт нь ойролцоо байдаг. Тэр нь маш одоо хүнд хэрэглэхэд эвтэйхэн маш одоо сайн стандарт гэсэн үг байхгүй юу? Жишээ нь одоо ямар нэгэн захиалга хийхэд аялал жуулчлалтай холбоотой буудал авахд ч юм уу эсвэл вагоны билет авах ч юм уу тий бүр такси дуудахд ч гэсэн яг энэ би жихнээсээ сайн үйлчлэгээ авч байгаа юм байна гэдэгтээ итгэлтэй авдаг. Одоо жишээ нь систем, платформ, за инженер, вебсайт, аппликейшнд нь тийм одоо мэдрэмжийг өгдөг. Буцаагаад бас үйлчлэгээгээ яг бодитоор тийм байх одоо чанарын стандартыг бас хангаж идэг гэсэн. Тийм. Тэгэхээр яг бидний түрүүний Монголын вебсайтууд адилхан байна гэхээр тухайн хүнд болохоор магадгүй бид нэр зүгээр л нэг зураг тавьчихсан. Яг жихнээсээ ийм биш гэж магадгүй гэсэн сэтгэл төрөх гэдэг нь тийм. Хардах сэтгэл төрөх гэдэг чинь тиймээс. Тэгэхээр бидний илүү бас бодитол контент орох хэрэгтэй болоо. Нэгдүгээр. Хоёрдугаар одоо яг барууны жуулчид, одоо Азийн жуулчид, Солонгос, Япон жуулчид одоо өөрсдийнх нь хэрэглэх яг хэрэгэлд сурсан одоо бүтээгдэхүүний стандартууд гэж байгаа. Энийг нь хангаж ивэл маш сайн. Жишээ нь даатгал шүү дээ.
тий. Даатгал болон одоо буцааж cancellation refund policy энэ заавал тодорхой авах хэрэгтэй. Тэрийн илүү нь одоо аюулгүй шүү те таарав одоо туслах хэрэг гарвал туслах боломжтой ч гэдэг юм уу те. Тэгээд customer одоо буцаагаад хэрэглэгчтэй яг харилцах нь сувг нь 24 цаг юм уу? Эсвэл одоо Европ хүн харьцлаа гэхэд Европын цагаар юм уу, Монголын цагаар юм уу, эсвэл 24 цаг юм уу? Тэ. Ер нь бол хэрэглэгчд хизээч хэрэг гарч магадгүй учраас 24 цаг байвал сайн тий. Тийм зүйлүүд ер нь байдаг. Одоо жишээ нь одоо миний хувийн зүгээс л ихэд ингээ аялаад явж байхад ямар нэг refund cancellation тодорхойгүй бол ер нь бас авах магадлалыг багасгаад байдаг. Тийм тий. Одоо итгэл төрөхгүй шүү дээ тий. Одоо дараа нь буцаад нөгөөсөн төлбөр олж авч чадах юм уу? Тийм мэдгүй болж байгаа. Тэгэл за тэр нь итгэл төрүүллээ гэхэд дараагийн алхмууд нь хэрвээ төлбөртэй бол төлбөрийн хэсэг нь тий. Төлбөрийн хэсэг нь яг олон улсын яг хүмүүсийн хэрэглээс сурцсан төлбөрийн хэрэгсэл мөн байна уу? Тэгэл ийм зүйлүүд байгаа. Одоо төлбөрийн хэрэгсэл гэсэнс одоо миний мэдж байгаагаар болохоор энэ онлайнаар гадаад хүмүүс маань ингээд одоо бол банк ороод банкны шимтгэл одоо гүйлгээ хийдэг ийм хүн бол энэ баг ховролцож байгаа шүү дээ тий. Тэгэхээр манай Монголд одоо төлбөрийн шийдлүүд ер нь вебсайтны хувьд онлайнаар төлбөр хүлээж авах боломжууд ямар боломжууд байгаа вэ? Одоо бол манайханд асуудалгүй шүү. Одоо жишээ нь 10 жилийн өмнөхийг бодоход одоо Монголын өөрсдийн одоо банкуд болон төлбөрийн шийдлүүд маш сайн болсон. Дээрээс нь байгууллагууд ч гэсэн өөрөө гадаадд данс нэгээд Stripe ч юм уу холбоход асуудал гайгүй. Гадаадд гэхдээ данс нэхлээ одоо Монголын зоочод болж юм уу төр оператор орол жишээ авъя те. Гадаадд данс нийлэг гэхэд тийм ганц нээх одоо ямар шаардлага юм бэ? Тэр хүндрэлтэй байх юм. Тин заавал компани байгуулгүй яа. Тийм одоо яг улсаас л хамаарна. Компани байгуулахын тулд ямар шалгуур авах хэрэгтэй ингээд. Тэгэхээр тэр одоо жишээ нь Хонконг энэ ч юм уу арай гайгүй байдаг гэж би ойлгоод байна шүү дээ. За. Тэгээд Европт бол жишээ нь магадгүй яг хөө бүс нь өөр л дээ. Одоо шинэ нэг улс дотроо одоо бидний офшор гэж ярьдаг бүсэд байдаг шүү дээ. Байгууллагад арай нээлттэй зарим нь татваргүй дансаа нэх одоо тэр боломжийн нөгөө түлээгээд авч яадаг газрууд байх юм боломж. Тэгэхээр ер нь яг тийшээ чиглээл үйл ажиллагаагаа явуулна хэрэглэгчтэй илүү Европ стандартын дагуу үйлчлэгээ үзүүлнэ Америк стандарт Аз стандарт гэвэл тэгээд ер нь төлөвлөлт явахад бүх боломжууд нэр нь байгаа. Түүнээс одоогоор бол бид нар Монголын данснаараа Stripe дээр бол тооцоо авах боломжгүй байна. Монголын дансаар бол болохгүй тийм. Гэхдээ түрүүний ярьсан шиг компани бүртгүүлэх боломжтой газрууд байж байгаа. Тэгэд гадны Америкуудын одоо би дэлхүү Америк хүмүүсийн бас арай нэг зан төлөлтэй ойрхон мэдээд байгаагаар л жишээ алгаад байгаа юм. Онлайнаар ингээд банкуудын мерчантыг холбогдож байгаа юм. Ингээд дансны мэдээд авшаа картын дугаараа хийгээд ингээд төлбөр тооцоог тэрийг ингээ голомтын одоо банкны маань ингээд системээ гэд хэлэхэд тэрийг хараад Америк хүн тэтгэл төрөхгүй байгаа байхгүй жишээ нь энэ нэг тийм secure биш байна гэдэг миний картын мэдээллийг ингээ аваад гэтээ нөгөө мэдгүй л лого харагдчих гар чинь тийм тэ. Тэгэхээр одоо манай Монголын мерчант одоо банкны мерчантаас өөр шууд бид нар төлбөр хүлээж авах боломж одоогоор тэгвэл байхгүй байгаа юу эсвэл өөр шийдэл баг гарцсан уу? Тэр Google Pay ч одоо чинь яах юм бэ? Хэрвээ ашиглая юу яах юм? Боломжтой байвал тэгэл олон улсын яг стандартаар нь тавьчвал ер нь тэр хардалт заашгүй төрөөд илээ. Одоо тэр user conversion л илүү өндөрсөн гэсэн үг шүү дээ. User conversion гэдэг нь одоо хандсан хэрэглэгчтэй бодит борлуулалт болгох боломжтой л гэж инженеэр тайлбарлаж байна. За технологийн одоо ингээд вебсайтн дээрээ одоо саяны хоёлынгийнхаа ярьжсэн те зүйлсүүдийг ингээд customer одоо ингээд чатладаг гэсэн үг гэдэг чинь customer юу гэх чат ч юм уу customer communication ч юм уу те. Тэгээд тэрэн дээр юм гоё шин шийдэл хийж байна. Одоо бол ихэнх компаниуд маань нэг бол юу тавьсан байдгийг Facebook-ийн ингээд чатны хэсэг холбогдсон байгаа юм. Тэр нэр хурдан ингээд нөгөө талаасаа нэг map ч юм уу нэмэлтээр ингээд чат customer-аа ингээд communication хийдэг юм шиг. Өөр илүү одоо AI-ийн шийдлэр ч юм уу те илүү боловсронгуй ямар тийм communication зүйлсийг бид нар вебсайтанд ашиглаж болох боломж байна. Шинэлэг. Тийм түрүүний асуулт би бас дотоо харилцсан тийм нөгөө одоо яг энэ дээр өргөжлөл ярьж болох юм байна л да. Одоо жишээ нь шинээр одоо аялал жуулчлалын компаниудын бүтээгдэхүүнийг одоо вебсайт дээр харагддаг аппликейшнтэй юм бүтээгдэхүүнүүдийг яаж хийвэл болох вэ гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр яг нь нэгдүгээрт хоёлоо
payment талын ярьсан. Дотор орж байгаа контентууд мэдээж илүү authentic, оригинал байвал сайн гэдэг нь ярьсан тий. Тэгээ user experience-ийн одоо Европ, Америк хүмүүсийн хүлээдэг experience, Аз хүмүүсийн хүлээдэг experience гэж ярьсан тий. Ер нь тэгээд Япон, Солонгос хүмүүс жишээ нь яг өөрсдийнхөө итгэдэг төлбөрийн сувгаараа л төлөвлөл хамгийн user conversion өндөр байна шүү дээ тий. За тэгээд тэрнээс гадна дараагийнхын ялчгүй одоо шинэ яг хэрэглэгчтэй харилцах боломжтой одоо юу л ороод ирлээ те. Customer одоо бидний ярьдгаар чатботуудыг жишээ нь яаж сайн ашиглах вэ гэд хоёлаа ярээ иш орж ирж байна те. Энэ дээр ер нь тийм хідэн төрлийн шийдлүүд байдаг. Би бүр өмнө ч гэсэн чатбот гэж байдаг байсан шүү дээ. Чи яг тодорхой асуултанд хариулдаг. Мэдхгүй бол мэдхгүйгээ зогсчдаг те. Хиймэл оюухан хөгжөөд эхэлсэн. Тэрнээс өмнө машин learning хөгжиж явахад энэ чатботууд ер нь сайжирсаар л яваа. Одоо бидний хамгийн супер нь гэхээр бидний мэдээж ашигладаг өдөр болгон ашиглаад байгаа ChatGPT, Gemini гэх мэтлэн хиймэл оюун ухаануудын одоо бид нартай харьцаад байгаа энэ чинь бас чатбот гэсэн л үг шүү дээ. Ер нь бол яг энгийн хэрэглэгчтэй бол ингээ харилцдаг бүтээгдэхүүн тий. Тэнгүүд эдний ард одоо маш их хэмжээний мэдээлэл байгаа учраас бид нартай маш сайн харилцдаг. Дээрээс нь технологийн хувьд яг хүнтэй харилцахад тэр дуу хоолой ярьж байгаа хүн ярихад зогсдог гэдэг ч юм уу энэ шийдлүүд нь орж ирээд бид нартай ингэж маш сайн харилцдаг болоод байгаа. Тэнгүүд чатботны төвшөнд болохоор мэдээж бид нэр Google шиг, OpenAI шиг супер хүнтэй харилцдаг бүтээгдэхүүн гаргахад бол төвхтэй боломжтой. Гэхдээ инженерийн зардал өндөрлөө авчиж байгаа. Гэхдээ бид нар өөрсдийнхөө боломжийг ашиглаад дуу хоолойг үтчих гэсэн одоо чинь текст дээрээ маш сайн харилцдаг байх боломжтой. Одоо хамгийн сүүлийн боломжууд гэх юм бол одоо яг тухайн байгууллагын яг өөрсдийнх нь ноу хав тий өөрсдийнх нь мэдлэг мэдээллийн сан дээр тулгуурлаад хүнтэй харилцдаг чатботнууд хамгийн дэжүүлж байгаа. Дээрэс нь одоо паблик бүх хүмүүст нээлттэй байдаг мэдээллүүдийг тухайн хүн ярьж байхдаа шалгаад аваад чинь Google хайлт хийж ийн гэсэн үг шүү дээ. Цаана хийгээд тэрэн дээрээ тулгуурлаад ийм байна, тийм байна, энийг биендээ сарлаа гэдэг мэдээллүүдийг яг өөрийнхөө зөвхөн өөртөө байдаг мэдээллүүдтэй нийлүүлээд явахаар хүнд нэлээд хэрэгтэй. Ойрхон тусгана байна тий уншихад. Одоо тэгвэл ингээд чатботоо өөрийнхөө вебсайтн дээр ингээд хиймэл оюун ухаанд зориулсан юм харилцааны одоо чатбот гэх юм уу тийм холбогдлоо гэхэд өөрийнхөө одоо хэрэглэгчтэй харьцана гэж тооцоод өөрийнхөө мэдээлэл юмнуудыг эхлээд тэр чатботтой хөөе эн чинь манай бүтээгдэхүүн шүү бид нар ийм шүү гэдэг өөрийнхөө мэдээлэл эхлээд ингэж ойлгуулах уу? Тий. Одоо тэрэн дээр яг л инженерчл одоо бидний хийдэг ажил байхгүй юу? Ямар ч хүнтэй харилцдаг хүнтэй чадлах боломжтой юм сур бүтээгдэхүүн гараад ирсэн. Тэрийг бид нөр одоо хиймэл оюун ухаан гэж ерөөхдөө нэрлэдэг байгаа. Зарим нь ярьдаггүй гэл одоо яаж бүтээснээс хамаарат өөрөөр ялгаатай. Тэрийг ашиглаад бас өөрөөр янз бүрээр загварчилж болно гэсэн. Тийм. Тэгээд бид нөр яг өөрсдөө тань хэлсэн шиг өөрсдөө мэдээллүүдийг өгөөд тэр мэдлэгээр одоо өөрийнхөө хиймэл оюун ухааныг зузаацах чинь гэсэн үг байхгүй юу? Тэгх тусам хүмүүсийн одоо манай хүмүүсийн асууж байгаа frequently asked question гэдэг өмнө нь бол зүгээр ингээд тавьдаг байсан чинь юмнуудаа л сайн өөрийнхөө амруу ойлгуулад өгчвөл манай руу анц хүмүүстэй сайхан зөв ойлголцох боломжтой. Зөв ойлголцох тийм. Энэ болохоор мэдлэгийн сан одоо чатботны өөрийнх нь хариулах чадвар гэсэн үг байхгүй. Тэрнээс гадна өөр зүйлүүд бас байгаа л да. Одоо жишээ нь яг одоо борлуулалт хийхдээ төвлөрсөн тийм өнгө аястай харилцдаг гэж болно тий. Жишээ нь тухайн одоо хэрэглэгчтэй харилцаж байхдаа одоо миний чиний ер нь эцсийн зорилго чинь аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ ойлгуулад хүн сайн хүлээж авч байгаа дээр нь тулгуурлаад борлуулах шүү гэдэг ч юм уу. Энэ зүйлүүдийг бас инженерчлээд оруулцдаг. Зүгээр нэг кэрлээд гоё юм хэлээ зогсохгүй те. Клик шүү, buy now гэдэг рүү хөтлөе шүү гэ. Тийм эсвэл манай сошиал медиаг дагуулвал сайн шүү гэдэг ч юм уу те. Одоо үндсэндээ чатботоо одоо яг уламжлалт одоо яг ажилтан шиг ажилтныг бид нар ажилтан ингээл өөрөө сураал мэдлэг нь ингээд нэмэгдээд явдаг те. Тэгээд дээрэс нь арга барил суугаад илүү борлуулах ч юм уу ямар нэг үр дүнд хүрэх одоо арга барилтай болдог шүү дээ. Энийг болохоор яг инженерчлэлийн хувьд хиймэл оюун ухаан гэдэг сүр бүтээгдэхүүн дээр бид нар яг инженерүүд тавьж өгдөг байхгүй юу. Тэгээд тавьж өгөхдөө саяны зүйлүүд
ер нь бас олон бас тийм бүтээгдэхүүн гаргах аргууд бас байгаа. Тэгэхээр гайхал гэдэгс яг сая таныг хэлээл мэдлэгийн сан гингүү чинь шууд яг AI яаж ажиллаад байд яг хүнтэй л адилхан ш бид нар номыг унших тусмаа л илүү мэдлэгтэй болдог шиг. Тэгээ AI-ийн одоо бид нар ингэж штэ ChatGPT, Gemini одоо юу ч гинвэ те ингээд сайтуудыг нэгээл хой би аялмаар байна. Тэгээ одоо за Бээжи явъя гэхдээ надад нэг ганц сая төгрөг байна. Бид гэхдээ Тямины талбай хажууд гой буудалд буумаар байна. Яах юм гэдэг одоо гадаадын хүмүүс ч илүү бид нар ч гэсэн аялаар тэгээд төлөвлөлдөг болж байна. Худалдаа авалтын замнал залхуу болж байна те хүмүүс ингээд Google дээр фильтр дээр ингэж мэнгдэг skip тэдэрийг бол ингээд өсөрдөг болж байгаа шиг байна те. Тэгэхээр энэ дээр би нэг юм уншихгүй юу? Гадны нэг аюултай юм гээл нэг сүртэй гарчигтай мэдээ. Тэр нь юу гэхээр одоо ингээд вебсайтаар ингээд одоо Google хайлтаас илүүтэйгээр хэмэл оюухан ChatGPT гэдэг юм ингээ хаагаар тухайн ChatGPT нүү Gemini юу те хэмэл оюуханы тэр системийн партнершип буюу ингээд одоо хамтарч ажилладаг газруудын бизнесүүдийн илүү хайлтанд гаргаж ирээд хамтарч ажилдаггүй жижиг бизнесүүдийг хайлтанд ч гэдэг юм одоо юу гэдгийг тэр мэдээллийн сан одоо тэр хариулт олгож өгдөггүй. Энэ нь өөрөө бас энэ бие даасан жижиг бизнесүүд одоо манай альж үйлчлэлийн хувьд бие даасан зочид буудлуудын хувьд ч гэдэг юм уу нэлээд бас эрсдэлтэй борлуулалт одоо хайлтын системээс орхигдох ийм эрсдэлтэй үүсэж байна. Тэгэхээр энэ бас шудраг бус байна гэсэн нэг тийм одоогийн байдлаар дүгнсэн hospitality network гэдэг. Тэгээ энэ дээр яг одоо тэр хойдлын ажиллаад байгаа зүйлсүүд дээр нь тагуурынхаа туршлагаасаас хэлвэл юу болоод гэдгийг тэр хойно ер нь тий хоёлоо түрүүн одоо Google Business Profile, Google Map гэржсэн тий. Энэ болохоор Google-ийн яг экосистемийг яриад өнгөрсөн байхгүй юу. Тэнгүүд одоо сүүлийн одоо 10 20 жил Google-ийн одоо ч гэсэн ер нь Google-ийн search давмгаалж байгаа тий. Энэ дээр хин топ дээр гарч ирнэ тийшээ хэрэглэгч чиглэдэг тий. Одоо хоёлоо Booking.com гэж ярьж байгаа чинь Booking болохоор Google-тэй яг аль биесний партнер болоод бүх хотел accommodation болохоор Booking.com руу явдаг байхгүй юу? Дандаа тэдний листэйгээр гараад ирдэг чинь нэрээ одоо бодсон чинь. Google өөрсдөө ямар нэгэн одоо продакт борлуулах гэдэг илэрч гаргаж ирэхгүй Booking-ийг гаргаж ирээд Booking руу дамжуулдаг байхгүй юу? Тэр хоёр бүр ингэж партнершиптэй гэсэн үг. Партнершиптэй тийм. За. Энэ маань болохоор одоо байсан экосистем одоо ч байгаа одоо ч хамгийн номер 1 нь тэнгүүд энэ дээр нэмэгдээд одоо Google-ийн одоо SEO гэж нэрлэж байгаа байхгүй search engine optimization гэдэг энэ дээр нэмэгдээд яг таны хэлж байгаа зүйл нь болохоор generative engine optimization гэдэг дахиад экосистем гарч байгаа. Тийм generative гэдэг нь одоо нэг ChatGPT гэж GS гэх юм уу те одоо. За. Тэгээд энэ болохоор ерөөхдөө яг хөтэ хэмэл оюун ухааны хайлтын систем гэсэн л утгатай болчихж байгаа. Тэнгүүд бид нар Google дээр байрших хэрэгтэй байсан бол хажууд нь дахиад өөр газар байрших шаардлагатай болчихж байгаа. Харин тийж байна. Тэнгүүд энэ дээр дахиад ялтчгүй одоо өрсөлдөгч нар нь орж ирээд одоо жишээ нь Microsoft-ийн хувьд мэдээж ChatGPT, OpenAI анхнаас нь хөрөнгө оруулсан хүмүүсийн хувьд өөрсдийнхөө Bing хайлтын системээ энэ одоо GEO оруулж ирж байгаа байхгүй. За. Тэнгүүд бизнесүүд дахиад тийшээ байрших хэрэгтэй болж байгаа л гэсэн. За. Тэгэхээр энэ байршуулах гэдэг дээр бас мэргэжлийн зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг байгууллагууд байдаг тийм. Монголд харин бас байдаг байх гэж бодож байна. Ер нь олгоос тийм одоо жишээ нь тухайн жижиг дунд том ямар ч хэмжээний бизнес байсан. Одоо жишээ нь Google search-ны эхний хуудсан дээр гардаг болгоно гэдэг ч юм уу тийм. Ийм үйлчлэгээ зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг газрууд байдаг байхгүй. Энэ дээр бас өмнө ажиллаж исэн. Тэгээд ер нь яаж ажилтгийг ер нь тухайн үед судлаад суралцаад өмнө Booking.com-д орохоос өмнө бас өөр ажиллаж исэн платформ дээр энийг хэрэгжүүлж исэн. Тэнгүүд одоо яг энтэй төстөө үйлдэлүүдийг дахиад яг хэмэл оюун ухааны хайлтууд дээр хийх хэрэгтэй болчихж байгаа. Тийм. Тэгвэл тэр бас нэг тийм худлаагүй л мэдээ байна те бас одоо жишээ нь ChatGPT Expedia 2 одоо ингээд гар бирцсэн байна л да. Одоо тэр бичигдснээр бол те. Тэгэхээр Expedia дээр хэрвээ манай Улаанбаатар гэдэг түлхүүр локейшнтай буудал байвал би ChatGPT-гээр залхуу хүн хотел захиал яах вэ гэхэд Expedia-гийн good review-тэй ч юм уу Expedia-гийн илүү өндөр commission төлдөг ч юм уу аль нэг benefit эдэлтгүүд нь дээгүүр гарч ирж байна. Гэхээр бас тэр хоёр хүмүүс нь хоёр байгууллага бас хоорондоо яриатай да гэдэг шиг юм бас болд юм байна тэгэхээр те.
Би бас тэрийг яагаад ч уншичаад цаас арайч үгүй зүгээр л хайлтын системийн зүгээр юм датан дээрээс суурилж мэдээлэл өгдөг байх гэж бас бодоод яг 100% итгээгээсэн тэр юм. Тэр датан дээр суурилж мэдээлэл өгдөг нь үнэн бас партнершип байгаа нь ч үнэн. Тэнгүүд яг ирэмбэнд партнершипэнд мэдээж дээгүүр орж ирж штэ. Тий, ранк байгаа учраас. Датан дээр гарч ирэхийн тулд одоо жишээ нь манайх зүгээр вебсайттай гэдэг ч юм уу те. Манайх зүгээр Google профайлтай гэдэг нь хангалтгүй байгаа байхгүй юу? Ягаад гэвэл одоо жишээ нь GEO дээр дээгүүр гарч ирэхийн тулд дахиад шаардлагууд байгаа байхгүй юу? Жишээ нь юу гэж болох вэ? Жишээ нь одоо энэ хайлт маань өөрөө одоо химэл оюун ухаан буюу химэл оюун ухаан гэдээ бидний хэлээд байгаа шалтгаан нь бидний зүгээр л ингээд хэрэгжилж байгаа одоо үг те одоо текстүүдийг ойлгоход хамгийн суур чадвар нь тэр шүү дээ. Өмнө нь бол бид нар ингээд програмаар ингээд дамжуулаад яг програмаар дамжиж ингээд ажилтдаг байсан. Жишээ нь одоо Google search engine дээр бол яг тодорхой яг стандартын яг форматтайгаар датагаа өгөх хэрэгтэй байхгүй юу? За. Энэ бол яг бидний яг форматын дагуу код бичээд тэр нь веб болтогтой адилхан тий. Одоо болохоор одоо веб хийдэг AI гэж ороод бид нар зүгээр ийм хүсэж ийн гэж зүгээр өөрийнхөө л зүгээр natural speech текст болгоод хүчингүүд тэрийг веб болгоод байна шүү дээ. Тэрнтэй адилхан энэ химэл оюун ухааны хайлтууд болохоор илүү нэг яг хүний natural хүн уншихад зориулсан natural текстүүдийг илүү боловсруулдаг. Энийг яг зөв форматын дагуу тэгтээ ер нь яг natural text маягаар байршуулад өөрсдийнх нь яг индекслдэг зарчмынхаа дагуу байршуулчих юм бол тэн дээр одоо жишээ нь бизнесүүд илүү дээгүүр орж ирэх боломжтой гэсэн үг тийм. Одоо юун дээр өмнө нь бол Google-ийн одоо энэ химэл оюун ухааны энэ ассистент гэдэг байгаа энэ вебсайтууд дээр ингээ хайхаар зүгээр яг текстүүд ингээ гарч ирээд байдаг. Бүр ингээд нарийн зочид буудлыг л хайхаар зүгээр тэдэн зочид буудалтай энэ төргээд бүр яг нарийн хаагаад би яг хотын төвийн хажууд надад 3-ыг санал болгох гэж яг ингээ 3 буудал гараад ирж илээ. Тэг 3 буудлыг өөрийнх нь фейс зарим нь бол вебсайтгүйг нь болохоор тэгж ашиг сошиал хуудсыг нь санал болгоод тэг яг ингээ хотын төвийн 3 буудлыг. Гэхдээ би зүгээр ороод сонирхоо харахаар тийм сайн ревьютэй ч гэдэг юм уу, тийм лаг бууд санал болгохгүй байгаа хгүй. Тэгэл би бодож ийсэн. За энэ зочид буудлуудаа сургалт хийхдээ энэ талын юмнуудаа анхаарахгүй бол ер нь бол ингээд хайлтаас орхигдоод гой буудлууд маань бол ингээд өрсөлдөөнд бас. Тэгээ энэ өрсөлдөөн гэснээс одоо Google-ийн хайлтын системийг бол жишээ нь Европод юу байдаг юм уу те. Одоо монголчилж хэлэх юм бол шудраг өрсөлдөөний тийм хууль гэдэг юмар зохицуулт юм шиг байна тий. Химэл оюуны ухааны энэ хайлт майлт одоо энд гарч байгаа айдас гэдэг одоогоор бол айдас байхгүй байгаа тий, сурталчилгаа байхгүй. Ер нь эднэрийг одоогоор нь химэл оюун ухааны гэж мэдээллийн шүүдэггүй тий, ямар нэгэн тийм аюултай аюулгүйгээр нь одоогоор бол тийм хяндаг хууль байхгүй байгаа юм шиг байсан тий. Та энэ тал дээр ямар мэдээлэлтэй? Энэ тал дээр одоо ер нь хуулиуд боловсруулагдал эхнээсээ гарч байгаа гэж бодож байгаа бах тий. Энэ системүүд болохоор одоо жишээ нь таны одоо жишээ нь түрүүний 3 буудал олсон гэдэг нь болохоор ChatGPT юу? ChatGPT. Тийм бах тий. Google-ийн хойсон бол арай өөр. Яг л Google дээр өөрчлөлт хүмүүс оруулдаг байсан шүү дээ. Тэгэнгүүт Google-ийн жишээ нь химэл оюун ашиглах юм бол тэр датанд байгаа учраас Google-ийнх дээр арай өөр гарна гэсэн. Түрүүний Microsoft OpenAI энтрийн хамтрал болохоор шинэ экосистем орж ирээд тэрэн дээр яг таны хэлээд байгаа шиг одоо манай бизнесүүд өөрсдөө байршуулаагүй, ил болгоогүй байж байгаа байхгүй. Тэгэхээр тийшээ өөрчлөхгүй байгаа тийм. OpenAI гэдэг юм нь яг юу юм? Одоо манайхан бол манай салбартаас тэр над энэ үгийг бол тэгж хэрэгэлдэг мэдэхгүй зүйл байгаа. OpenAI болохоор одоо ChatGPT гаргадаг байгууллага нөхгүй. За. Одоо компани гэсэн. Тэнд мэдээлэлээ байршуулна гэхээр бид нар яах вэ? Яг нь ChatGPT, Microsoft, Bing гэсэн системүүдийн хамтрал гэсэн үг тийм. Bing гэдэг чинь нөгөө хайлтын бас Google шиг юм. Тэгтээ Microsoft-ийн юм байна. Тийм. Тэнцээ байршуулах шаардлагатай болчихж байгаа. Хууль эрх зүй тэгээд гараад явж байгаа л гэж ойлгож байгаа. Ялчгүй технологи хурдтай гарч ирэхээр одоо хууль эрх зүй бас тийм хурдтай гарч ирэх боломжтой учраас араас нь л орж байгаа. Нөгөө нөхцөл байдлын судлаа тий хянаа. Тийм. Системүүдийн хувьд бол одоо ялчгүй одоо 4 жилийн өмнө байсан одоо байсан бол маш өөр болсон. 4 жилийн өмнө жишээ нь магадгүй сайн шалгагдаагүй
магадгүй хүнд аюултай байж болох үс мэдээллүүд гарч ирдэг байсан бол одоо хэмэл оюун ухааны үйлчлэгээ өндөр гэсэн үг тий гарч ирдэг байсан бол одоо харьцангуй багассан. Энд дээр яг л өөрсдөө ч технологийнхоо шийдлийг сайжруулж ийн буцаагаад хэрэглэгчид яаж ашиглаж ийн гэдэг дээр нь анализ хийж ийн бас хууль эрх зүйнүүд тодорхой болж ийн. Тэгээд ер нь сайжраад явж байгаа тийм. Тех баг цаг хугацааны. Одоо манаас энэ үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд ресторан, кофе шоп гэх юм уу бүх энэ үйлчилгээний байгууллагууд маань хэрэглэгчээ буцаад нэг юм ревю одоо сэтгэгдлийг нь хянах тэрэн дээр нь тусгаж үйл ажиллагаагаа сайжруулах энэ зүйлүүд бас харьцангуй удаан юм шиг. Эсвэл одоо үүдээ онлайн дээр байгаа энэ сэтгэгдлүүдэд хариу өгж байгаа байдал ч гэдэг юм уу те эднэр дээр ер нь анализ хийж ажилтг нь бас их бага харагддаг. Тэгэхээр энэ тэнд цугларсан Google дээр бичсэн ревю, social дээр бичсэн ревю, за бүртийн TripAdvisor дээр бичсэн ревю, энэ ревюүүдийг бүгдийг нь ингээд нэг анализ хийдэг. За ер нь та нар нэг зах зээл дээр энэ авчинд яваад байна шүү гэдгийг нь шууд ингээд дүгнэлтэйгээд өгдөг AI гэж байх уу? Тийм байж болно. За би тэгж оролдож үзег юм байна. Тэр нь паблик олон нийтэд нээлттэй мэдээлэл болохоор боломжтой. Анализ хийх боломжтой. Одоо жишээ нь ингээм шинээр одоо танах вебсайт хийдэг. Манайх болохоор юу хэмэл оюун ухааныг л ямар ч юм миний зүрх ойлгосноор дэ нэг юм ашиглаад хүний цагийг багасгал нэг сайт гэж ойлгоцсон. Тийм яг харагдах хэсэг нь ялчгүй сайт одоо аппликейшн дээр болчихдог байхгүй. Тэнгүүд гол хийдэг ажил маань болохоор одоо 20 хүнээр хийдэг байсан бизнесийг одоо back office 20 хүнтэй байсан бол 4 хүнтэй болгох жишээ. Маань болохоор 80% ажлыг хэмэл оюун ухаанд шилжүүлж байгаа. Ийм процессыг. За ямар ажлыг жишээ нь хэмэл оюун ухаан болгох одоо байгаа вэ? Одоо бидний хийж байгаа одоо хамгийн голчлон ажилтдаг яг бидний өөрсдийн төсөл байгаа байхгүй. Энэ маань болохоор төрөний хальт дуртад өнгөрсөн боловсролын салбарт боловсролын технологи буюу EdTech платформ байна. Эхний ээлжинд болохоор одоо бага сургуулийн боловсролыг олгох зорилготой. Бага бүтэн биш ч гэсэн одоо бага сургуулийн боловсрол, сур боловсролд дэмжиж орж ирэх зорилготой. Энэ нь болохоор одоо эхний төлөвлөгөөний хамгийн эхний ээлжинд болохоор одоо гадаад хэл сурах. Хэл сурах нь яг эхний ажил нь болж хийж байгаа юм. Тэнгүүд яг ийм аппликейшнуд байдаг л да одоо жишээ нь дэлхийд дээр хамгийн сайн Duolingo гэдэг ч юм уу тийм. Тэнгүүд бидний хувьд болохоор энэ дотор контент байж байгаа тийм зураг, дуу, дүрс, одоо тоглоом гэх мэтлэн одоо аппликейшн дээр оруулах ийм зүйлүүд байж байгаа. Энийг бүтээхдээ өмнө яг 20 хүнээр бүтээдэг байсан бол 20 хүнээр бүтээдэг байсан зүйлийг одоо 4 хүнээр бүтээгээд үлдсэн 80% нь хэмэл оюун ухаан гүйцэтгэж байгаа байхгүй. Одоо дизайнер одоо юу гэдэг график дизайнер багш энэ гэдэг ажлуудын орондоо. Тийм. Одоо хамгийн том нь бол одоо яг хичээлийн контент бүтээх ажил нь хамгийн том. Тэгээ буцаагаад хянах, шинээр бүтээх те байгаа одоо контентуудаа шалгах, сайжруулах, олон хичээлтэй болгох, хичээлийн сэдвүүдээр нэмэх гэдэг энэ зүйлүүдийг одоо хийгээд болохоор бид нар болохоор AI first the company гэдэг тодтоглоор яг энэ төслийг хэрэгжүүлж байгаа байхгүй. Тийм тэгээд яг хамгийн одоо хэрэгжүүлж эхэлж байгаа хэсэг нь болохоор одоо бид нар яг одоо Монголд байгаад ажиллаж байгаа учраас одоо Монголын ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүдэд одоо суурь боловсрал тэгш бус байна гэдээ маш их хэрэгжиж байгаа тийм. Одоо материал багшлах болсон хүчин анги техник гэдэг ер нь олон зүйлүүд хотын сургууль болон хөдөөний сургууль маш ялгаатай байгаа учраас энэ дээр хөдөө интернеттэй хүмүүсийн девайстай сургуулиуд ч гэсэн интернет холбогдоод байгаа учраас энэ дээр нэмэр болох юм болов гэд эхний ээлжинд Монголд болохоор төслөө Tomco гэж нэрлээд энэ одоо EdTech хэрэгжүүлж эхэлж байгаа. Одоо Tomco аппликейшнийг яг хүүхдүүд маань татаад сонирхож үзье гэвэл татаж авахд бэлэн болсон байгаа юу? Одоо тийм боломжтой татаж авах боломжтой тийм. Яг маркетинг хийгээд сурчлагаа хийж эхлэх байгаа. Гэхдээ аппликейшн бол бэлэн болсон. Тэгвэл одоо ингээд манай хүүхдүүд манаас гадаад хэл сурч сонирхохоос гадна Монголд ирсэн жуулчаад одоо англи хэл дээр магадгүй бүртгэл регистрацийн хийгээ ороход монгол хэл сурах гэсэн байгаа юу? Тийм, монгол хэл одоо жишээ нь англи хэлтэй, Япон, Солонгос хэлтэй, Швед, Герман хэлтэй хүмүүс монгол хэл сурах боломжтой контентууд нь орсон. Энэ ажлыг ер нь эхэлсэн шалтгаан хаанаас игийн санаа ер нь энийг хийхгүй бол болохгүй нэ гэдэг юм юунаас сэтэл төрж байсан.
Тийм. Тэгэхээр яг хуу гадаад амьдраад одоо гэр бүлээр амьдраад бид нэр 9 жил болсон. Тэгээд одоо жишээ нь манай том хүүхэд монгол хэлтэй эндээс яваад 4 настай байхтай. Тэгээ баг нь яг нэг настай хэлд ороогүй байсан. Тэгэл очиод яг англид амьдрал байж хахад монгол хэлээ одоо мартчихж байгаа. Анхандаа ярьдаг байж байгаа. Ярихаа болоод зөвхөн ойлгодог болоод сүулдэ баг ойлгохоо болоод зөвхөн бид нартай англиар ярьдаг болоо тий. Тэгэл нөх хичээлийн даалгавар хийн тий. Зөндөө олон даалгавар энэ төр байна. Тэр болгонд харилт сүулдэ бүр англиар ярих шаардлагатай болоод эхэлж байгаа байхгүй юу. Яг энэ асуудал нийтлэгээрээ одоо гадаад амьдарч байгаа бүх хүмүүст байдаг л та. Өөр одоо жишээ нь одоо Польшд амьдарч байгаа хүүхд польшоор ярьдаг ч юм те. Японд амьдарч байгаа хүүхд японоор ярьдаг ч юм. Ялчгүй нэг сургуулийн орчин, найз нөхөд тэгэл хэрэгжилж байгаа технологи, зурагт, device, утас гэд бүх зүйл одоо монгол хэл дээр биш байгаа учраас хүүхдэд ийм асуудал үүсдэг. Тэгээ яг энэ ингээд сонсохоор яг хэлний асуудал юм шиг мөртлөө цаана монгол хэлээ сурахгүй болохоор хүүхдүүд нөө монгол соёл, монгол орчин, монголд байгаа гэр бүл гэдээ ойлголтууд нь орж ирдэг. Тэгээд бага насны дурсамж ирнэ тэгээд гадаад одоо шинэ тухайн улстай ингээд бүтээд цаашдаа ер нь тэр улсынхаа ер нь тэр соёл зүйлд уусах тийм одоо зүйл ажиглагдаж байгаа. Тэнгүүд энэ дээр одоо жишээ нь монгол хэл сурдаг гоё юм аппликейшн байвал хэрэгтэй дээ гэд бид нэлийн удаан хүлээсэн юм. Тэгэл бодож эхэлж байгаа. Одоо хамгийн их ашигладаг болохоор Duolingo дээр монгол хэл хизээ орох юм бол та. Тэгвэл одоо энэ хүүхдүүд хийндэ гэл 3-4 жил хүлээсэн юм. Тэгээд хараад байсан нэмэх юм болов гэд. Тэгээд бүр нөө одоо манай гэр бүл дээр л ихэд хүүхдүүдийн байдал бүр нөө түрүүний хэлсэн шиг бүр ингээл монгол хэлэнд холдоод байгаа байхгүй. Тэгэл яг адилхан гадаад амьдарч байгаа хүмүүсийг яг адилхан асуудалтай бүгдээрээ адилхан асуудалтай учраас дээрээс нь AI-ийн хөгжил маш хурцсаж эхэлсэн. Одоо яг ийм AI first company, AI first төсөл хийх боломжтой болсон. Заавал 20 хүн ажиллах шаардлагагүй 4 хүнээр хийх боломжтой болцсон тий. Тэнгүүд яг тэр үлдсэн 80-ын нь автоматжуулалтыг болохоор бас яг миний өөрийн мэрэгжил байж таараа тий. Яг хийдэг ажил байж таараад тэнгүүд ер нь за хийгээд эхлэегээд эхэлсэн. Тэгээд одоо тэгээ энэ маань өөрөө бүр баг боловсролын хэмжээний мэдлгүүдээр баяжаад цаашдаа явах нь байна. Тийм одоо гадаад хэл дээрээ нэмэгдээд одоо удахгүй 26 оны төлөвлөгөөнд болохоор одоо математик бас бага ангийн математикийн хөтөлбөрүүд орно. Тэгээд суурь, шинжлэх ухааны одоо биологи, физик, хими яг энгийн ойлгомжтойгоор гол нь нэг арга барил нь хүн сурж байхдаа одоо хүүхэд хүн те сурж байхдаа би сурж ийн гэж бараг бодохгүйгээр ингээд тоглож ийн гоё энэ даалгаврыг ингээд авч ийн үед авч ийн те гэдэг байдлаар ойлгуулахыг. Яг хөө бүр бүтэн одоо сургууль шиг бүх зүйлийг сургаж чадахгүй. Гэхдээ одоо мэдээж сургууль сурж байгаа хүүхдүүдийг дэмжиж одоо сурах процессыг дэмжиж яг үндсэн заавал маш хэрэгтэй гэсэн контентуудыг оруулаад явчихж байгаа. Одоо тэгэхээр хүний яг одоо энэ хийх боломжтой одоо ажлуудыг хэмэл оюун ухаанараас ингээд шийдэх боломжтой гэж байна. Нөгөө талдаа AI ингээд бас хөгжөөд хүмүүс хэрэглээд ирэхээр манай тур оператор аялал зохион байгуулалтын компаниудын хувьд аягүй бас өндөр айцтай болж ирж байгаа юм байна. Явандаа одоо хүмүүс маань ингэж аяллаа хин нэгнэр зохион байгуулах шаардлагагүй болчихноо. Бүх юм онлайнаар захиалаа. Бүх юм тэгэл баг одоо яг л хөшөөн гэдэг шиг ингээл ChatGPT тэгээ ярьсаар байгаа л ингэчих гээд байна гэдэг. Нэг талтай айц. Нөгөө талдаа энэ айцыг бид нар бас саяных шиг давуу тал болгоод өөрсдийнхөө үйл ажиллагаан дээр бас юм хэрэгжүүлэх боломж манай аялын компаниудад байна уу? Байлгүй яг уу. Одоо жишээ нь зарим салбарууд бол одоо хэмэл оюун ухааны хөгжил маш одоо хурдтай орж ирж байгаа. Одоо автоматжуулалтын төвшин одоо хийх ажлыг AI гүйцэтгэж хийх ажлыг хүн гүйцэтгэж ингэнгүүт AI одоо маш их ажлыг хийдэг. Тэнгүүд аялын салбар дээр тэг шаардахгүй. Яг тэгвэл AI өөрийнх нь онцлог төрөлтэй энэ хэмэл оюун ухаан яг жинхэнэ хүн биш. Одоо хүнтэй төстэй одоо дуурайлгаж ийсэн бүтээгдэхүүн гэх юм те. Тэнгүүд аялал гэдэг бол яг хүний цэвэр мэдрэмж өөрийнх нь experience-тэй тулгуурладаг салбар учраас яг хүнээрээ байхыг л хүсдэг гэж би боддог байхгүй тий. Одоо чинь 70 ирэх дээр нэг робот хүн хоёр очиход хүн л тэндээс таашаалаа шүү. Робот тэнд ямар ч 70 ирэх дээр байна уу, модон дунд байна уу, харанхуйд байна уу ялгаагүй байхгүй тий. Тэнгүүд энэ дээр яг л хүний мэдрэмж маш их оролцдог салбар учраас яг эцсийн одоо бүтээгдэхүүнүүд дээр бол AI төдийлөн
их нөлөөлж ийн гэж бодохгүй байгаа. Жишээ нь одоо та жишээ нь одоо нэг виртуалаар ингээл одоо жишээ нь өөр газар очиж хардаг ийм шил ашиглалаа гэхэд тэнцэнэ тийм гоё мэдрэмж харчвал баг бүр очмоор санагдана бас тий. Тийм очмоор яг санагдах боломжтой тий. Тэгэхээр тэрнээс нөгөө нэг яг орлогоо сууж чадахгүй тий. Тэнгүүд яг ингээд дэмжихээр тийм яг бүтээгдэхүүнүүд байж болж байгаа. Нөгөө талаас болохоор бидний ер нь энэ төр манай байгууллагууд эсвэл өөр одоо шинээр одоо бизнес хийх боломжтой гэж харж байгаа хүмүүс бас зөндөө боломжууд байгаа л та. Хамгийн гол нь энэ хэрэглэгчийн худалдаа авах процесс одоо user experience гэдэг дээр хэмэл оюун ухааныхаа оролцоог маш гоё оновчтой тавиад одоо хүний яг хийгээд төвөгшөөгөөд ядрааддаг гэсэн зүйлүүдийг л орлож байгаа нь орлох хэрэгтэй. Тэрний нэг нь бол таны дурж байгаа ялчгүй төлөвлөгөө план гаргах хэрэгтэй тий. Өөрөө амар их сэрч хийгээд төлөвлөгөө гаргах байдаг ямар ч сан оролдог болчлоо. Гэхдээ тэнцэнээс одоо шууд захиалахгүй ба тий. Яг хөө захиалдаг болгоч магадгүй. Гэхдээ эн чинь бас одоо ингээ харангуй зөвхөн таны л хавьд байгаа. Тэнгүүд группээр аялж ивэл яах юм тий. Хүн болгоны юу зохион байгуулалтын шал өөр гарч ирж шүү дээ. Группийн хувьд бол. Одоо чатн дээр бол та жишээ нэг өөрөө бодож байгаа бол ганцаараа явах гэж байгаа юм бол болчихж байгаа. Тэнгүүд яг аяллаа энэ бүтээгдэхүүн бид нараас өмнө зөндөө санаанууд ярьж байгаа. Группийн аялал гэдэг аяг өрнөцөө гаддаг байхгүй. Бүх хүний янз янзын бодол орж ирдэг. Нэг бодол сонгох гэж аяг их болдог шүү дээ. Одоо 3-4 хүн болчоод нэг бодлоо сонгох гэж хичнээн өдөр болдог. Боллоо энэ дээр юм бэ, тэрэн ч дээр юм байна гэд. Тэгээд эцэст нь нэг юм болж байгаа сонгодог л доо. Тэгтээ жоохон төвхтэй тий. Тэнгүүд энэ дээр чинь манай залуучууд бүтээгдэхүүн гаргах боломжтой байгаа байхгүй. Жишээ нь за букингээр жишээ авъя тий. Одоо буудлаа сонгох гэж. Буудлаа хайлаа. Тэнгүүтээ тэр буудал хайлтаа одоо яг дундын чат маягаар доороо чаттай гэж бодъё. Дээрээ хайдаг тий. Бүгдээрээ ингээд хайлтанд оролцож болдог. Тэгээд энэ зүгээр юм шүү, ийм үнэтэй байна гэх мэтлээ энэ зүйлүүд нь яг ингээд нэг газар төвлөрсөн. Тэгээд за энэ нь окей гэд захиалчиж болдог юм бүтээгдэхүүн. Нэрээ дундын чат гэдэг ч юм бас сонирхолтой. Одоо байхгүй хаа тийм юм тий. Тийм шүү. Нэг хараагүй яг бас бүр нарийн хайвал бас байж магадгүй. Ямар ч том платформуд дээр байхгүй байгаа. Тэнгүүд энэ дээр хэмэл оюун ухаан нь болохоор тэр бүх хүмүүсийн чатыг ойлгож байгаа байхгүй. Тэ эдгээр санал нийлэхгүй байна. Санал нийлж байгаа гэдэг мэдж байгаа. Тэнгүүд бүгдээрээ санал нийлсэн юм байна гэвэл за тэгвэл би та нарт захиалаад өгөх үү гэдгийг шууд товч бэлэн одоо нэг шийдвэрлээ гэдгийг ойлгоно гэсэн үг ойлгож байгаа байхгүй. Ойлгох боломжтой. Тэнгүүд за тэгвэл та нарт энийг захиалахгүй гэдгийг нь одоо хоёрхан үйлдэлтэй ч юм амархан болгоод гараад ирэх боломжтой. Одоо хэрэглэгч нөх хідэн хуудас дамжаад хідэн удаад одоо шингээд кликтэй харж ийн гэдэг маань user experience-ийн бас том элемент шүү дээ. Тийм тий. Гэх мэтлэн иймэрхүү боломжууд ер нь байгаа. Бүр ингээд ормонгоор нь эргүүлээд гэсэн юм бол яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан энэ user experience-ыг илүү аятайхан хэрэглэгчтэй богино хугацаатай төвг багтай болгох тэр юмнуудыг хэмэл оюун ухааны одоо шийдлүүд хийх боломж байна. Энгийн чат яг мэдээ чат бол групп чат янз бүрэл чатлж болно. Гол нь цаана хэмэл оюун ухаан ажиллаж байгаа энэ даваа тал нь user experience-ийг нэг гоё уртасгаж ойлгомжтой болгох. Ер нь бол хоёулынхаа ярьслага бас энэ хүрээд бас өндөрлөж байгаа. Тэгээд англи улсад магистр хамгаалсан гэд тэгжсэн. Тэгээд ер нь яг софтвер инженер хүн англи улсыг сонгосон шалтгаан нь яг би бодож ирсэн. Юу байсан бол ямар нэгэн англи улс илүү энэ чиглэлээрээ те давуу байна уу? Яг энэ чиглэлээр бас цаашаа мэрэгжил дэвшлүүлэх хэмэл оюун ухаан ч юм одоо танаа яг мэрэгжлийн дагуу явъя гэж байгаа хүмүүс байвал те англи улстай хамаатай юу эсвэл зүгээр таны хувийн сонголт байсан уу? Ер нь бол миний хувийн сонголт. Тэгээ манай сургууль яг гол харж ирсэн зүйлүүдийн нэг нь болохоор топ 100-д ордог. Ер нь тийм 30-аас 40-ийн хооронд байдаг сургууль байхгүй. Манчестерийн сургууль гэдэг. Тэгэхээр ер нь нэлээд нэр хүндтэй програм сайтай. Дээрээс нь яг миний сонирхол бас англи руу их байсан. Тэгээ энэ зүйлүүд маань нийлээд ер нь биелэлээ болсон да. Тийм биелэлээ болоод явах боломж гарсан. Тэгээд бас өөр бас даваа талууд байдаг л та. Жишээ нь магистрийн хөтөлбөр болохоор мастерийн хөтөлбөр болохоор 1 жилийн хугацаатай full timer нэлийн шахуу. Тэгээ бас цаг хугацаа чухал шүү дээ. 2 жил сурах, 1 жил сурах ялгаатай гэж бодсон. Тэгээ 1 жилдээ дуусгаад. Тийм 1 жилдээ шахуу дуусгах нь илүү надад тохиромжтой байсан тийм. Зөв. За та бас яг одоо энэ хэмэл оюун ухаан руу бас шилжих гээд тэгээ энэ зүйлээс нэг дутаад хоошоо хоцроод байгаа юм шиг энэ зүйл рүү нэг
ингээл орох гээд бэлдээд байгаа энэ компаниудад бас одоо хандаж те ийм зүйлээс эхлээрэй ч гэдэг юм эсвэл энэ дээр бүү алдаарай гэж бас хэлээ нэмжээлээ. Яг хоо хоцрох гээд байгаа мэдрэмж бас байж магадгүй. Гэхдээ энэ маань бас яг нарийн бас төлөвлөх ёстой ойлголт маш сайн ойлголтын үндсэн дээр төлөвлөлт хийх ёстой. Ягаад гэвэл энэ одоо жишээ нь системээ өөрчлөн, байгууллагынхаа процессыг өөрчлөн гэдэг маань бас тодорхой зардалтай байгаа тийм. Буцаагаад энд гаргасан зардлаа нөхөх үү, ирээдүйд ямар хэмжээний потенциалтай болох уу гэд ер нь маш сайн төлөвлөгөө гаргуул зүгээр. Тэгээд энэ дээр яг хуу анхаарах нэг зүйл байдаг. Тэр нь болохоор хэмэл оюун ухаан нэвтрүүлээд, процессыг автоматжуулаад хүний оролцоог багасгах гэдэг маань яг тухайн байгууллага дээр одоо байгаа яг юуг нь сайжруулах юм бэ? Ялангуяа энэ дээр нөгөө хүний оролцоог сайжруулах гингүүд одоо хоёр төрлийн одоо жишээ нь хэрэглэг одоо хүн оролцож байгаа гол хэсэг байгаа байхгүй. Нэгдүгээрт нь болохоор бүтээгдэхүүн гаргадаг. Тухайн бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэглэдэг бол хэрэглэгчийнхаа одоо user experience-ийг сайжруулах, хэрэглэгчээ илүү user conversion те хэрэглэгчээ илүү энэ системээ урт хугацаанд хэрэглэх одоо хүсэлтэй болгох те хийдэг зүйлүүдийг нь амархан болгох контент үздэг бол чинь контентыг нь сайжруулах гэдэг ч юм те хэрэглэгч рүү чиглэсэн сайжруулалтын дээр хэмэд оюунхаа нэвтрэх эцсийн одоо бенефит нь болохоор мэдээж компанийнхаа одоо магадгүй санхүүгийн ашигтай гол нь хэрэглэгчтэй одоо хэрэгтэй байж санхүүгийн ашиг сайжрна те нэгдүгээр хоёрдугаар хүний оролцоог багасгах гэдэг дээр өөрсдийн одоо байгууллагын ажилтнуудын одоо ажиллах боломжийг нь илүү сайжруулад магадгүй 10 цаг хийдэг байсан зүйлийг 1 цаг хийдэг болдог ч юм уу те яг ажилтан руу чиглэсэн юм боломж үүсэнтэй байна. Тийм байна. Хоёр салгаж бас харах нь айл талаа илүү хөгжүүлэх айл тал руу норхоо гэдгээ сайн тооцож бол санхүү мөнгөө сайн тооцоол. Тийм. Одоо яг эцсийн яг одоо автоматжуулаад эцсийн яг одоо цаг хугацаа хэмнэж байгаа сегмент нь аль вэ гэдгийг дэрийн тодорхойлоод харуул зүгээр. Өөрт хэрэгтэй байгаа талаа сайн зөв тодорхойлох нь чухал тий. За албал. За тань маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд Гигэ Монгол хуудасаар танд хүрдэг подкастын маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Удахгүй шинэ зочноороо уулзцаая.